Хүүхд хамгааллын тухай хуулийн шинжилсэн хариулгаар хүүхдийн эрхийн хууль зүйн хороо түүний чиг үүргийг илүү наривчлан тусгаж өгсөн. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гэдэг нь гэмтэрэг толбогдсон, гэрч хурхичулсан, ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авсан, эрх зүйн зөрчилд холбогдсон хүүхдүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, дахин гэмтэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэгчийг үргэлжтэй ажилдаг орон нутгийн орон тооны бус нэгж юм аа. Өвөрхангай аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хороогоор 2025 оны эхний хагас жилийн байдлаар 33 хүүхэд үйлчлүүлсэн байна. Эдгээр хүүхдүүдээс хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ өгсөн 6 хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн одоо гэмт хэрэг зөрчилд холбогдсон шалтгаан нөхцөлийг судлаад үзэхэд үл хаахрах хүчирхийлэлд өртсөн буюу эцэг эхээс хол амьдардаг эсвэл одоо өргө толгойлж биедээ амьдардаг хүүхдүүд байна. Мөн хууль зүйн хороогоор үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 80% нь одоо үл хаахрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд байгаа нь судалгаанаас ажиглагдж байна.